ийм сайхан ургац авч ийн хараа. Энийг өнөөдөр ямар том яарэ. Тий, ийм сайхан. Тэгээд помидор авах. Өнөөдөр авокадо салат хийн. Тэндээ тэгээд энэ помидорноос хийн л дээ. Тэгээд помидор авах. Болцсон помидор ингээд гаран дээр сайхан унаад ирнэ. За ингээд ороод салаатаа хий та. За өглөөний мэнд өнөөдөр би ингээд сайхан кофе гоогоо зогсож байна. Тэгээд авокадото одоо 100 талхан дээр тавьж идэх гэж байна. Тэгээд энэ одоо рецепигээ таадтай хуваалцъя гэж утсан юм аа. Ингээд энэ салаатанд их бас энгийн хялбар хурдан хийж олно. Тийм болохоор урд нь танаас мэдж байгаа би өндөгтөө авокадото салаата хийж танаас үзүүлсэн. Тэгээд зарим манай найз нар хүүшээ угнаа юмчээ өндөгтөө салаат нь чинь жоох өөдөд байсан шүү. Тийм болохоор өөр ямар салаатны одоо рецепи байна вэ гэж асууж исэн. Тийм болохоор би энэ удаад энэ авокадогоо дахиад одоо дуртай авокадогоо өөр хэлбэрээр жоохон хэлбэрийг өөрчлөөд ингээд энэ 100 шиг бэлдэж болох юм а гэдгийг одоо санал болгож байна. За ингээд энэ салаатанд их хялбар гэж ярьжсэн хэдхэн юмнууд орно. Одоо ойр зүрийн хэдхэн юмнууд орно. Авокадо орно. Харин заавал лимон аваараа өндөг, помидор тэгээд сайхан талхаа хөвчөөд бэлдээд ингээд тостертэй тавьсан байгаа бэ. За үнгээ сайтар болгоод мэдээж нэмхэн зүссэн помидор бас жижигхэн помидор аваад энэ помидороо би сайхан гарднаас өөрийнхөө гарднаас юу яасан штэ түүсэн танаас харсан бах. Тэгээд энийхээ нэмхэн ирчээд тэгээд энэ бас цэцэг авсан. Энийгээ эндээ ингээд юуч нэмэрлчээ. Энэ цэцгнүүд дандаа миний бас гарднаас түүж авсан. Гоё агац. За ингээд авокадогоо задлчээ. Тэгээд урд нь дийлжсэн. Ер нь энэ салаатанда ялангуяа нэгэн болсон сайн авокадогоо хэрэглэх хэрэгтэй шүү. Тэгээд энийг ингээд дараад үзэхэд ер нь их юу агац шалчгаар. Тийм болохоор энэ нэлээд болцсон авокадо. Энэ авокадог би юу ах одоо нухах учраас сайн болцсон авокадо нэмэх зүгээр. За ингээд энийгээ ярандаа хийгээд тэгээд одоо яах вэ гэхээр авокадогоо сайхан нухчихна. Нухахаас өмнө жоохон лимоны шүүс оруулахгүй юу? Тийм болохоор баг зэрэг лимоны шүүс шахаад тэгээд парслик орно. Давс перц хоёроо мартсан байна. Sea salt. Тэгээд жоохон перцээ хийлээ. За ингээд энийгээ нухчихна. За тэгээд одоо юуг нь нухчлаа би авокадогоо. За ингээд нухсныхаа дараа ингээд сайхан гоё юм жоохон лимон амтагдсан, перц амтагдсан юм нухаш олно авокадоны. За ингээд энэ талхаа би бэлдсэн зүссэн байгаа. Сайхан талхан дээр ихэд талхаа тостертой жоохон халаачвал бас гоё байдаг. Тийм болохоор би бас талхаа халаагаад урчлаад тостерцсан байгаа. Энэ талхан дээрээ тэгээд одоо өндгөө тавина. Өндгөө сайхан нэмхээ ирчээд ингээд энэ дээр нь тавьсан байна. Тэгээд өндгийнхаа дээр хэдхэн помидор тавьчихад гоё бас арай өөр амттай болно. Тэгээд манай нөхөр жоохон парслик дуртай. Илүүхэн парслик хийчихье. За тэгээд жоохон давс перц нэмээд. За ингээд манай нөхрийн сандвич нь бэлэн боллоо. За одоо би өөртөө газ хийгээд ахъя. Тэгээд
хамгийн гол нь энэ нухта их лимон хийж болохгүй шүү. Ихийвэл их тийм гашуун болчихно. Тийм болохоор өдөөсөө маш жоохон лимон хийгээрэй. За өөр дээр өндөр тавиад ирэх. Тэгээд ер нь миний бодлоор аливаа хоол ер нь хоолны одоо хүнсний зүйлүүд нь нэг бодлын бүгдээрээ л адилхан тий. Помидор, үрцээ, талах гэл хамгийн гол нь тэр зүйлсээ одоо арай гоё чимгэлж бас гоё хэрэглэх нь л миний бодлоор хоолын одоо үзэмжтэй амттай болгодог юм шиг санагддаг юм аа. За ингээд дээрэс нь жоохон даас ичээ. Перцэн дуртай, тийм болохоор жоохон перц хийнэ. За ингээд битүүрийн 100 бэлэн боллоо. Миний кофе байна. За ингээд өнөөдөр яг сайхан цагаан уугаад та бүхэн амгалан сайхан амарцгаагаарай. Тэгээд өсгөөч та бүхэн эсвэл одоо залуучууд та бүхэн энэ одоо рецепиг хийгээд үзээрэй. Амархан. Тэгээд хийж үзснийхаа дараа ямар хаамттай байсныг санал бодлоо надад үлгээгээрэй.